Насны хишиг хүртэх ахмадуудын бүртгэлийг улсын хэмжээнд 2 дугаар сарын 1-ээс эхэлсэн болох Ховд аймаг өнөөдрөөс эхлүүлж байна. Учир нь бэлтгэл ажил хангахтай холбогдуулан инхүү өнөөдөр 17 суманд нэгэн зэрэг эхлүүлж байгаа юм а. Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 6600 гаруй ахмад настан бий гэсэн судалгаа бий. Тэдний 47% нь насны хишигт хамрагдаж байна. За насны хишиг олгохтой холбоотойгоор одоо засгийн газрын 31-р тогтоолоор насны хишиг олгох журам батлагдсан байгаа. Энэ журмын хүрээнд 2017 оны 2 сарын 6-наас эхлээд аймгийн хэмжээнд одоо энэ насны хишиг олгох бүртгэл маань эхэлж байна. Энд бол аймгийн хэмжээнд бол нэг 6600 гаруй ахмад настан байгаа. Нийт ахмад наснууд үүнээс бол нэг 3200 гаруй ахмад настан буюу нэг 47% нь бол энэ насны хишигт бол хамрагдахаар одоо ерөнхийдөө бүртгэл тооцоо судалгаа гарсан. Одоо бүртгэлийн ажил маань эхлээд ингээ явагдаж байна. Ахмад наснууд бол бүртгүүлэхдээ жаргалан цумын 65-аас дээш насны ахмад насн бол жаргалан цумд нэг цонхны үйлчлэгийн дээр ирж бүртгүүлнэ. Сумдынх нь бол сумдын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэрэгчлэлттэй хандаж бүртгүүлэхээр байгаа. Ингээ бүртгүүлэхдээ бол тухайн ахмадууд маань иргэний үнэмлэхнийхээ холбортоо ирээд оршин суугаа газрынхаа одоо хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэрэгчлэлтнүүд нэг цонхны үйлчлэгийн дээрээ бүртгүүлэх боломж байгаа. Насны хишиг хүртэх ахмадуудыг харьяа сумдын нийгмийн халамжийн байцаагчид нь бүртгэж байгаа бол Ховд аймгийн төв жаргалан сумын ахмадуудын бүртгэлийг нэг цонхны үйлчилгээн дээр явуулж байна. Зөвхөн жаргалан суманд л гэхэд насны хишигт хамрагдах 1000 гаруй ахмадууд байгаа гэсэн мэдээллийг албаны их сурвалж өгч байна. Насны хишигт хамрагдах ахмадуудын бүртгэлийг 2 дугаар сарын 20 хүртэл явуулж дуусгаад ахмадууд насны хишгээ хүртнэ. Төр засгаас инхүү хишиг хүртэж байгаад ахмад буурлууд сэтгэл өндөр байгаагаа хэлж байна. Энэ ахмад хүний хувьд бол үнээр өндөр сэтгэлтэй байна. Ягаад гэвэл Монголын төр засаг ахмаднуудаа хүндгэж ийм сайхан арга хэмжээ авч өнөөдөр манайд олон арга ахмадууд ирж насныхаа хишигт хамрагдаж одоо насныхаа хишгийг авахаар энэ туран цуглаад байна. Тэгээ энэ хүмүүсээс харж байхад бол одоо бүгд нүүрэнд одоо баясал тодорсон. Үнэхээр миний төр засаг Монголын ард түмэн тэр ахмадуудад хүндгэж байгаад их баяртай байгаа илэрхийлж байна. Сайхан байна. Тэгээ өндөр сэтгэлтэй байна. Тэгээ сайхан байна уу? Бас настай улсуудыгаа ингэж амьд ахуй цагт нь баярлуулж их орныхоо хишгийг хүртээж ягаад төр засагтаа баярлж байна. Сайхан байна. Хөгшчүүд бол өндөр сэтгэлтэй байна. Цаг үеэ олсон сайхан ажил гэж үзэж байна да. За насны хишиг авахд бид нар баярлж байна. Өндөр насны бид нар бас хэрэгтэй нэлээд тусламж болно гэж ичээр бодож байна. Би одоо 67-тай. 100,000 авна гэж үгтэй. Сэтгэлийн дөрвөлийг хоностой би 76 настай. Дахил түгээр 11-ийн 05 дамжирдаг. Самгой дамжирнаа, самгой яхаа яхаа дихүүчтэй. Тэгээд төрдөн баярлж явна. Наслдгийн бодолтой төрж яжээ төрдөн баярлж явдаг. Иймж багштай таминах. Насны хишигт хамрагдах ахмадууд өөрийн биеэр ирж өргөдлөө гаргаж байна. Харин их боломжгүй хүндэтгэн үзэг шалтгаантай ахмад настангуудын өргөдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэг цонхны үйлчилгээн дээр өргөдлийг нь хүлээлгэн өгч байгаа юм а.